24 инчийн шин загварын iMac зарна. Хуучин барах худалдааны сайт дээр зар тавих нэгэн залуу. Нэлээд том хэмжээтэй жинч ихтэй учраас үзэх хүмүүс нь орж ирээд үзнэ гэж бодох энэ эрхтэд бас нэгэн өөр санаа байгаа бололтой. Үзгээр очиж болох уу гэж мессеж илгээсэн хүмүүсийн жагсаалтыг гүйлгэн харангаа энэ одоо юу вэ? Эрхтээ сав юм уу хаашаа гэж санаа алдах тэрмчид нэгэн эмэгтэйгээс мессеж ирлээ. Профайл зургийг харахад хэтэрхий жижиг учраас сайн харагдахгүй байсан ч ягаад ч юм хөөрхөн эмэгтэй юм шиг санагдав. Залуу хурдхан шиг хариу бичнэ. iMac жоохон том хэмжээтэй болохоор авч гарахад тиймхэн байна. Орж ирээд үзэж болох уу? Тэрний өмнө үнэ тохиролцъё гэхэд зарна гэсэн сая 400 мянган вон орч авъя. Хаяг болон утасны дугаараа явуулаарай. Ажлаа таарад оройхоо очвол ямар вэ гэж асуухад залуу боломжийн үнээр ч юмаа зарчлаа гэж бодонгоо орой хөөрхөн эмэгтэйтэй уулзах нэ хэмээн баярлана. Нөгөө талд интерьерийн компани менежерээр ажилладаг Сүхён. Интерьер заслын талбай дээр ирэн ажилчид ажиллаа хэр хийж байгааг шалгатал шалны бэлтаг буруу байрлуулсан байв. Үүнээс болж ажил хийж байгаа хүмүүст баахан уураа гаргачаад офс дээр ирэн ахлахтаа тайлбар тавина. Уучлаарай, би бол хэд хэдэн удаа тайлбарлаж бэлтаг нь хүртэл захиалж өгсөн байхад буруу хийсэн байлээ гэхэд ахлах нь урд нь оймсоо солонгоо. Тэгээд тэр ажил нь явж байхад чи өөрөө хаана исэн юм бэ гэж асууна. Үнэн дээр Сүхён гэрээнүүлэхийн тулд урд өдөр нь нэг өдрийн чөлөө авсан байлаа. Энэ тухайгаа ахлахтаа хэлэхэд хэдий чөлөөтэй байсан ч нүүлгэлтэд дуусгачаад ирээ шалгачиж болсонгүй юу? Иймэрхүү байдалтай байвал урам хугарч байна шүү гэхэд өнөөдрийг хүртэл тэсэж төвчж байсан Сүхён гинэт тесрэн ахлахаа иймэрхүү юм хэлэхэд жоохон тиймхэн байгаа ч миний хийсэн ажил болгоноос өө ирж миний хувийн асуудалд ч иймэрхүү байдлаар хандах чинь тааламжгүй санагдаж байна шүү гэж хэлж орхино. Үүнийг сонссон ахлах нь нүдөө томруулан эргэлдүүлж "Жан менежерээ, чиний хэлсэнчлэн чиний хувийн ажлын асуудал учраас энэ асуудлынхаа хариуцлагыг чи өөрөө хүлээгээрэй" хэмээн уурлана. Ахлахтайгаа тааламжгүй харилцаа үүсгэн стресст орсон Сүхён хамт ажилладаг найз Далжаагийн хамт кофе уухаар гарна. Далжаа хэтэрхий стресстэд хэрэггүй. Үнэн дээр иймэрхүү харилцаа нь хайрын илэрхийлж байх боломжтой шүү гэж хэлнэ. Далжаагийн бодлоор ахлах нь Сүхёнд сайн боловч түүнийгээ илэрхийлэх учраа олохгүй иймэрхүү ааш авир гаргаад байгаа юм шиг санагдана. Сүхён за битгий ачаа юм яриад байд гэж хэлнэ. Далжаа за тэр яах вэ? Гэр орон чинь хэр зохицорч байна да гэж асууна. Үнэн дээр энэ удаагийн нүүдэл нь Сүхёны хувьд тийм ч амар байсангүй. Зүгээр байсан угаалгын машин нэвдэрч засварлыг гэж бодсон боловч засвар нь 500 мянган вон гин. Ажил ихтэй завгүй ядаж байхад нүүдэл хүртэл санснаар болтгүй. Үүнийг сонссон Далжаа тэгвэл хуучин барааны сайтаас угаалгын машин нэгийг худалдаад авчаач. Би саяхан нэг шарх шүүгээ авсан. Үнэхээр дажгүй байсан шүү гэж хэлнэ. Окей, би ч бас наатах чинь туршаад үзье гэж Сүхён хэлнэ. Түрүүчийн iMac зарна гэсэн залуу ирж авах хөөрхөн эмэгтэй хүлээнгээ толинд харан үсээ янзлан үнэртээ бас цацна. Тэр үед мессеж ирнэ. Урьдчилаад мэдэгдэй гэж бодоод холбогдож байна. Би завгүй байсан болохоор ахыгаа гууж авахуулахаар явуулсан шүү гэн. Тэр олон ирчүүдийн мессежийг бүгднгийн үл тоон эмэгтэй болохоор нь чамааг сонгож байхад ах байхтай явах вэ гэж амандаа өглөнө. Хонх дуурав. Нөгөө эмэгтэй ах байлаа. Залуу дээрээс нь доош нэг гүйлгэн харснаа. За ороод ир гэж хэлнэ. Тэр эрэхтэн утасныхаа гарлыг асааж нэг бүрчлэн нарийн үзнэ. Залуу наадах чинь бараг шиндээ. Мөнгөний хэрэг гараад л зарж байгаа. Бэлнэр тооцоо ийн гэдгээ мэдж байгаа зү гэв. Тийм байна. Үнэхээр шинээс ялгаагүй юм байна гэж эрэхтээ хэлснээ. Мөнгө энд байна гэд тогтоотой юм сарвана. Тогтоотой мөнгийг авч шалгах мөчөд ах гэх тэр эрэхтээ гинтгэн залуугийн гэз рүү хутгалж орхино. Цочирцсондоо залуу шалан дээр унав. Тэр үед ах гэх эрэхтээ хөргөч рүү очиж хөргөчнөөс уух юм гарган уугаад залуу дээр эргэн очиж гар утсыг нь нүрлүүнд харуулan цоожийг нь тайлахад залуугийн найзаас нь мессеж ирсэн байдаг. Хөөе, юу хийж байна? Өчигдрийн болцоо чинь хэрээсэн? Хөрхөн охин байна уу гэсэн байх ба ах гэх тэр эрэхтээ хариуд нь би бусаа явлаа гэж бичээд өөрийнхөө авахар ирсэн iMac-ийн зургийг аван хуучин барааны сайтад дахин пост хийдэг. iMac шин загвар сая 400 мянган вон. Залуугийн гэрт байгаа эд зүйлсээ бүгднгийн хуучин барааны сайтад тавьж байна. Тэрийг харсан хүмүүс юу ч мэдэхгүй худалдан авч эхэлцгээв. Халдагч итгээд хүргэлтээр явуулна гэж хэлээд маш их мөнгийг данс руугаа авч байна. Ингээд харахад энэ түүний гэмт хэргийн арга барил бололтой. Нөгөө талд хуучин барааны сайтаас угаалгын машин хааж байсан Сүхён нэг дажгүй угаалгын машин олж харна. Хатагшаа явахын тулд зарж байна. Хүргэлтийн мөнгийг худалдан авахч өөрөө хариуцна гэсэн зар байлаа. Маш цэвэрхэн угаалгын машиныг 300 воноор зарна гэсэн байв. Зарын эзэнтэй мессеж бичлсэн зургаар угаалгын машины байдлыг шалгасан Сүхён
данс руу мөнгө шилжүүлв. Угаалгын машинаа засуулснаас хуучин бараа худалдаж авах нь яалтчгүй хэмд туслаа. Удалгүй угаалгын машин суурлуулах ажилтнаас дуудлага ирж Сухион гэрлүүгөө ирэв. Угаалгын машин суурлуулсны дараа ажилтан асааж унтрааж үцтэл жилсэнгүй. Өө эн чинь нэвтрэх юм биш дээ. Хуучин барааны сайтад иймэрхүү луур их болсон ш таах юм гэж засварч ах хэлв. Мөнгө хэмнэх гэж байгаа дээрэмдүүлж орхисон Сухион уур нь буцалж дотроо дэлбэрэх шахна. Ихэнх хүмүүс ийм тохиолдолд цагдаад мэдэгдэж араас нь жоохон хөөцөлдөж үзээд заа өнгөрсөн хэрэг гээд хайдаг бол Сухионд жоохон шаартай шазрын зам байдаг бололтой. Өөрт нь нэвтрхий угаалгын машин явуулсан хүний ID-г хааж үзтэл ID нь гарч ирсэнгүй. Мөнгө шилжүүлсэн дансаа шалгаж өөр хүмүүс комент үлдээсэн байна уу гэж шалгасан ч тэрний уул мөр олдсонгүй. Маргааш өглөөнд босонгуудаа Сухион шууд цагдаа руу гүйжиж өргөдлөө бичиж өгөөд хэр удах бол гэхэд ер нь энэ төрлийн хэрэгүүд маш их байгаа болохоор 3-4 сарын дараа л шалгаж эхлэх байх таа гин. Юу вэ яхаараа тийм уддсан бэ гэхэд өргөдлийг хүлээж авсан залуу цагдаагийн хажуугаас арай ахмад цагдаа гарч ирснэ. Маш зузаан өргөдлийн цаас харуулад энэ сүүлийн 2 өдөр орж ирсэн өргөдөл байгаа. Бараг зав гарсан байх. Гэхдээ энэ хэрэгүүд ганцхан манай дүүрэгт гарсан хэрэгүүд биш болохоор хамааралтай бүх дүүргийн цагдаа нартай холбогдсон шалгахад хугацаа ордог учраас шавдуулаад байлгүй гэрлүүгээ хараад хүлээж байна уу гэж хэлнэ. Тэр өдөр Сухион угаалгын машин худалдаж авахаар цэцгэлхан барааны дэлгүүр рүү явна. Сая 830 мянган воныг 12 сард хувааж төлөх нөхцлөөр худалдан аваад хүргэлтийн хуваарийг хартал нөгөөдрийн үдээс өмнө очихоор байв. Эцэст нь бөгнөрсөн угаах хувцас аваад угаалгын газарт очин юмаа угааж авсан Сухион уудтай хувцас үүрч гэрлүүгээ алхаж байв. Гэтэл үүрч явсан уутан задран угаасан бүх хувцас нь зам дээгүүр асгарч орхив. Уур зэвүү хоёр нь зэрэг хүрсэн Сухион шүтцэн энэ нов шиг яагаад ч зүгээр орхиж болохгүй байна л да гэж өглөнө. Гэртээ оронгуудаа Сухион хуучин барааны сайтыг нэг бүрчлэн ухаж эхэлдэг. Маш олон зарыг нүдээ улаанаараа эргэтл харж байгаад нэгэн зүйлийг илрүүлв. Гадагшаа явах болсон тул зарж байна. Хүргэлтийн зардлыг худалдан авахч өөрөө хариуцна. Чийч баригдлаа та гэж бодсон Сухион бичсэн текстийг нь копидох гэсэн боловч болсонгүй. Копидож болохгүй байгааг гайхсан Сухион наривчлан хартал тэр нь зураг байв. Ийм болохоор л үгэн хайлтаар гарч ирэхгүй байсан юм байна л та гэж хэлэнгээ постын доор нь комент үлдээн. Энэ новш луурчин шүү. Битгий мөнгөө шилжүүлээрэ болгоомжтой байгаарэ гэж бичнэ. Энэ зарыг оруулсан эрэгтэй нь Сухионы үлдээсэн комментуудыг уншиж сууна. Тийм үү яг мөнгө шилжүүлэх гэж байсан штэ. Ийм юмнуудыг цагдаад барьж өгөх хэрэгтэй гэх мэт хариу комментуудыг олж харлаа. Тэр эрэгтэй хажууд олон тооны утас болон компьютер байна. Энэ луурын хэрэгээ маш системтэйгээр хийж байгаа хэрэгтэн бололтой. Новшин амтныг барьж чадлаа гэж баярлан суух Сухионд хэрэгтэн мессеж илгэв. Амьдралдаа сургамж авлаа гэж бодоод зүгээр орхих гэхэд инээд түргэж байх шүү гэж амандаа өглөх Сухион. Амьдралын сургамжаа чи өөрөөхөө л амьдралыг хичээ хог шаар минь хичнээн хийх зүйлгүй болоод иймэрхүү аргаар амьдардаг байна гэж хариулв. Хэрэгтэн амсах юм хийлгүй ингээд зогсоосон нь дээр шүү гэхэд алдсан мөнгө энэ хугацаанд туулсан гүтэлтэй уур нь буцалсан Сухион чи өөрөө л харамсахгүй байхаа хичээ гэж хариултал анхаарууллаа шүү гэж хэрэгтэн бичнэ. Би ч бас анхааруулж байна шүү. Чамайг барьж авах нь цаг хугацааны асуудал. Аль хэдийн цагдаад мэдгдсэн байгаа. Аяга будаагаал гударцсуу гэж хариулв. Хэрэгтэн хариу бичгийн оронд компьютер дээрээ ямар нэгэн зүйл хийж эхлэв. Шүнжэнгөө хэрэгтэнг барих гэж компьютер ухаж хэрэгтэнтэй хэрүүл хийж чадласнаас болоод ажлаасаа хоцорч ирсэн Сухион ахлахтайгаа яг таарч орхидог. Ажлын талбар руу очих хувааргүй үедээ оффист цагтаа ирж бай гэж хэлдэг үстэй. Анхааруулсан байхаа гэхэд Сухион өчигдрийн хэрэгтний үгийг сандаг. Анхаарууллаа шүү гэсэн. Сухион хитрхийн эмзэг болоод байгаа юм байх та. Түүнээс хойш ахлах нь өөрийг нь байнга л мөрдөд байгаа юм шиг санагдах болов. Өдрийн хоолны цаг болж найз далжаатайгаа хоол идэхээр гарсан Сухионд дуудлага ирнэ. Сайн байна уу? Үнгүй зүйл өгнө гэсэн зарын дагуу ярьж байна гэхэд Сухион тийм зар тавиагүй утас андуурсан байна гэд салгав. Гэтэл үргэлжлүүлээд Сухионы утас руу гал гартал олон дуудлага ирэв. Үнгүй юм өгнө гэсэн зарын дагуу ярьж байна гэх хүнээс юу үнгүй юм өгнө гэд байгаа юм бэ гэж асуухад угаалгын машин үнгүй өгнө гэсэн мэдтэй. Тэр зарын дагуу ярьсан юм а гэж хэлнэ. Үүнийг нь сонсон Сухион баг юу болоод байгааг ойлгох шиг болов. Нөгөө луурчин хэрэгтэн түүний утсыг тавиад зар тавьсан байлаа. Бодоод байсан чинь энэ хэрэгтэн өмнөх худалдан авалтаас болоод түүний хаяг утасны дугаарыг бүгдийг нь мэдэж байв. Ажлаа хийхээ аргагүй олон дуудлага ирснээс болоод сүүл рүүгээ Сухион бүр дуудлага авахаач болов. Дуудлагаас залхсан Сухион хуучин бараа худалдааны сайт руу орж
Өөрийнх нь утсаар бичигдсэн үнгүй өгнө гэсэн зарын доор энэ лоурчны бичсэн пост шүү ямар ч үнгүй өгөх юм байхгүй гэж бичиж байснаа гинт залхсандаа ч юм уу бүгдийг нь арилгах нь үнгүй өгөх юм дууссан гэж бичив. Ингэж нэг дуудлага ирэхэ болон залхмаар өнгөрсөн нэгэн өдөр дуусч гэртээ ирэв. Орж ирэнгүүтээ гутлаач тайлаагүй хаалганы урд хөшиж зогсоно. Гэтэл хаалгыг нь хэн нэгэн тогшиж чикен ирлээ гэж хэлв. Чикен захиалаагүй штэ гэд хаалгаа онгойлготол нэрэл өөрийнх нь утас хаягаар захиалсан захиалга байв. Үүнээс эхлээд маш олон захиалгын хоол тэдний гэрт ирэв. Маргааш нь Сүхён хаалган дээрээ манайх ямар ч юм захиалаагүй шүү. Тамаар захиалсан захиалга байна. Цагдаагийн шалгалт хийгдэж байгаа гэсэн үг бичиж наагаад гарч яв. Стресст орж хүүг шахсан Сүхён цагдаа дээр очин болсон явдлаа хэлэхэд өмнөх өргөдлийг хүлээн авсан залуу мөрдөгч энэ хүнийг өмнөх хүнтэй нэг хүн гэж батлах баримт байхгүй учраас тусад нь өргөдөл бичиж өгөөд хүлээх хэрэгтэй гэж хэлв. Харахад л ойлгомжтой байхад яхаараа тэгдэг байна гэж Сүхёныг уурлахад Ахмад цагдаа дахин гарч ирээд наадах чинь эд нарын хийдэг арга барил байгаамаа. Утасны дугаараас солиод гэртээ хараад хүлээж бай гэж хэлв. Сүхёныг ингэж буцаасан ч Ахмад мөрдөгч мөрдлөгөө анхааралтай сайн хийдэг мөрдөгч байжээ. Сүхёны материалыг шалгаж байх үедээ олж авсан угаалгын машиныг илгээсэн хаяг руу явж очтол түрээсийн нэг өрөө байр байв. Байрны эзэнтэй уулзсан түрээслэгч рүүгээ залгаад өгөөч гэж гуйхад утсаа авахгүй байна гэж хэлнэ. Би цагтаа байна өрөөнд нороо шалгачих уу гэхэд энэ урд талын их сургуулийн оюутан байд юм аа. Энэ хавийнхан мэдчих юм бол түрээслэгч олтгой болчин штэ. Болохгүй дараа утсаа авахаар нь асууж агаад орж үзээрэй гэд буцаав. Гэртээ ч угаалгын машин илгээсэн хаяг утсыг олоод авлаа. Сүхён үд дундад гэртээ түр иртэл өглөө гарахтаа нааж орхисон хуудас цаас алга болсон байлаа. Сүхён Ахмад цагдаатай хамт гэрийнхээ ойролцоох камерын бичлэгийг шалгаж үзэхэр болов. Гэтэл барилга доторх камер нь хуурамч камер байв. Мөнгө хэмнэх гэж тэгсэн бишээ. Оршир суугчид хувийн орон зайд халлаа гэдэг болохоор ийм камер тавьсан юма гэж тайлбарлах барилгын эзэн. Ахмад мөрдөгч цаас хуулж авлаа гэд мөрдөн шалгах боломжгүй л дээ гэж тайлбарлаж байтал Сүхёны гэрлөө хоол хүргэлт цоо цаггүй ирсээр байв. Хямж зогсох Сүхёны өмнөөс дөгч ирсэн бүх хүнд тайлбар тавин буцаана. Ингэж байж нэг юм үнэхээр ноцтой нөхцөл байдалд байгааг мөрдөгч ойлгов. Өглөө болж Сүхён ажилдаа явхаар хаалгаа онгойлготол хар хувцастай маск зүгсэн эрэхтэй хаалган дээр нь камер суйрлуулж байв. Өчигдрийн асуудлаас болоод барилгын эзэн камер суйрлуулахар шийдсэн бололтой. Байн хараад сууж байдаг биш шаардлага гарвал SD картыг нь гаргаж ирэн шалгаж болдог камер байлаа. Тэр орой унтах гээд хэвцэн ч илдэг бодол эргэлдэн унтаж чадахгүй байв. Гэтэл их хаалганы нууц дугаарыг хэн нэгэн хийх чимээ сонсогдов. Сүхён зочиртон орноосоо огл харин босов. Гадаа байгаа хүн нууц дугаарыг нь бүрэн хийж хаалгыг нь онгойлгоно. Азар хаалганы гинжээр төгссөн байсан болохоор хаалга бүрэн онгоосонгүй. Хаалганы савсраар гарах цайгаар айдас завдсан Сүхён хэмээ гэж орилоход гадаа байгаа эрэгтэй хамтрагч хайж ийн гэсэн зараар чи ирлээ гэж хэлнэ. Юу яриад байгаа юм бэ? Тийм байхгүй. Хурдын авахгүй цагдаа дуудлаа шүү гэж хэлтэл. Тэр эрэгтэй өөрөө дуцчаад олон юм ярих нэ гэд албар хаалгыг нь онгойлгох гэж оролдоно. Сүхён утсаа аван цагдаа руу залгах мөчөд эрэгтэй хараал урсган явж одно. Гэтэл утсанд нь мессеж ирэв. Өөрөө дуцчаад ингэж явуулчихдаг нь яаж байгаа юм бэ? 5 минутын дотор 5 сая вон шилжүүлвэл энэ явдлыг дуусгая. Ансны дугаар дахиад явуулахгүй байж болно үсттэй гэсэн байв. Хайц давтан чичирч суух Сүхёны утасны дэлгэц дээр 5 минутын таймер гарч ирэв. Илгээх үү яах уу гэж эргэлзэж байх хугацаанд цаг нь 3, 2, 1 дуслаа. Сүхён хариу бичих гэж оролдох үед мессежний цонх хүртэл алга болов. Дахин нэг эрэгтэй хаалганы савсраа шагаан сайн байна уу залуу хэрэгтэй гэхэр чинь ирлээ гэж хэлнэ. Сүхён галзуур шахан айдас давтан суухад азар тэр үед дуудлага авсан цагдаа нар ирж залууг баривчлан явв. Ахмад цагдаа баригдсан залууг байцаахад хуучин барааны сайт дээр нэг хүн найз охин маань гэртээ ганцаараа байгаа очоод хүсснээрээ хөгжилтөж болно шүү гэд хаяг болон хаалганы нууц дугаарыг нь явуулсан гэж хэлв. 9 жорын юм үзэж залхахын дээр залхан хөвтөх Сүхёнд дахин нэг мессеж ирэв. Чан Сүхён Тэжоны муужгаа байх нэ гэд түүний мэдээллийг тэр чигээр нь илгээв. Төгссөн сургууль, эзэмшсэн мэргэжил, ажлын газар гэх мэт. Айж өгөх гэж байсан Сүхён хариудна. Тэгтлээ хийх юм алгуу мугааж донтой новшоо. Айгаад царайгааж харуулж чадахгүй байж аль хүртэл явахыг чинь харъя л та гэд хариу бичв. Сүхён ч бас амаргүй амтан бололтой. Тэр новшийг барьж шоронд хатаахаар шийдсэн Сүхён цагдаад очин угаалгын машин илгээсэн хаяг руу дахиж очивол болохгүй юу гэхэд хэдэн өдөр холбогдоогүйг нь сансан Ахмад мөрдөгч
Сөхёнтэй хамт гэрт нь явж очив. Энэ удаад мөрдөгч сүрдүүлж байж байрны эзнэр хаалгыг нь онгойлгуулв. Мөрдөгч, Сөхён, байрны эзэн 3 болгоомжтойгоор тотгошоо ортол байр доторх нь хов хоосон байлаа. Байрны эзэн цочирдон "Хүү, энэ оюутан чинь ямар ч үг хэлэхгүй хэдсний нөгөөд явцдаг байна." Ингээ гэрийн эн тентхийг шалгаж эхлэв. Тэгж байгаад мөрдөгч хэмчээний хөргөгчийг нээж үзтэл Аймак зархаар зар тавьсан тэр хэрэгтэй дотор нь байж байв. Гэрт нь ирээд залууг хутгалсан хэрэгтэн гэр доторх бүх зүйлийг нь зараад залууг хөнөө хөргөчөнд хийгээд явж оцсон байлаа. Тэр даруйд энэ газар хэргийн газар болж Сөхёны гэрийн гадаа цагдаагийн хамгаалалт гарав. Маргааш өглөө нь ажилдаа явах үед хамгаалтанд зогсох цагдаа нар ээлжнээсээ буулаа. Далжаагийн ачаар эрт гэртээ харих зөвшөөрөл авсан Сөхён хаалгаа онгойлгон ортол хаалга хаагдан так гэж дуураад жигдэг чимээ гардаг үстэй. Тэр чимээ сонсогдсонгүй. Гайхсан Сөхён эргэж хартал нэг эрэхтэй хаалгыг нь бариа зогсож байлаа. Ахлах нь байсан. "Дан менежерээ далжаагаас сонссон санаа зовоод энд хүлээгээд зогсож байсан юм аа." Гэхэд айд сандарсан Сөхён "Би зүгээрээ та харж үзэх гээд хаалгаа хаах гэж оролдох мөчөд чи яагаад миний сэтгэлийг ойлгодгүй юм бэ? Хамтдаа байж өгье гээд ахтаа" гээд хаалгыг нь барьж зогсно. Хаалгаа нааш цааш нь таталцаж байхдаа ахлах нь хаалганд гараа хавчуулан гараа татаж авах үед Сөхён хаалгаа тас хитл нь хааж ирэв. Хаалганы цаанаас ууран хүрсэн ахлах "Чи юу тийм сайхан болчоо тэгээд байгаа юм? Би яасан тийм айхтар муухай амтан байна уу?" гэж хашгираад гарч одно. Уг нь хамгаалалт санаатай ирсэн боловч ямар ч нэмэр бололгүй улам айлгаад явах шиг боллоо. Нойлд орон гараа хуваах үед дөнгөж сая хүн ус хэргэлсэн юм шиг энд тэнд усны туслал харагдав. Гал тогороо ортол мөн л хэн нэгэн хоол гаргаж ийдсэн шинж тэмдэг байлаа. Өрөөнд нь байсан компьютерын дэлгэц автоматар хасан ийм үгс гарч ив. "Өнөөдөр эрт иржээ. Ухаан санаа нь орон гарan цагдаа дуудаж цагдаа нар ирэн уул мөрийг шинжилсэн боловч ганц ч уул мөр олж чадлагүй. Үүдний камерын SD картыг аваад буцлаа." Цочиртон эмнэлэгт хүргэгдсэн Сөхёнд эмнэлгийн жижиг өрөө, нарийн ор, гэрээс нь илүү аюулгүй санагдана. Даанч энэ чигээр эмнэлэг твтээд байж болохгүй болохоор эмчилгээгээ дуусгасан Сөхён такси барин ажил руугаа явв. Гэтэл нөгөө хэрэгтнээс дуудлага ирлээ. Энэ удаад Сөхён түүнээс "Ингээд болчих болохгүй юу? Гуйж байна" гэж гуйлаа. "Энэ удаад 10 сая шүү. Бэлнэр. Цагдаа дуудвал дахиад л эхлэн шүү. Одоо уцаа унтраа" гэж хэлв. Сөхён уцаа унтраан энэ тентгийн ATM-үүдээр гүн галзуу хүншгэл мөнгө цуглуулна. Цагдаагаас Сөхёнтой холбогдох гэтэл хэдийн эмнэлгээс гарсан байх ба уцаа хүртэл унтраасан байлаа. Гэрийнх нь үүдэнд ирээд Сөхёныг хүлээж суух Ахмад мөрдөгч рүү гинэт хар касктай хэн нэгэн машины цонхыг нь хагалан дайрав. Бодис өнөрлүүлэн ухаан алдуулаад Сөхёны гэр рүү алхаж орлоо. Касктай залуу орцны хаалганы кодыг хийн дотогш орж Сөхёны гэрийн хаалганы кодыг хийж байтал "Чи хэн бэ?" гэж араас нэг хүн гарч ирэв. Сөхёны ахлах байлаа. Өнгөрсөн удаагийн явдалтай уучлалгүй цэцгийн баглаа барин гэрийнх нь үүдэнд хүлээж байжээ. Залуу руу ойртон очиж "Би Сөхёны ажлыг ахлах байна. Чи хэн бэ?" "Аа, чи нөгөө угаалгын машины эргүүн авшраах нэ. Чиний тухай сонссон. Ахлах цэцгийн баглаагаараа толгоороо цохиж чи бас Сөхён сайн юм биз дээ. Чиний хийж байгаа үйл стокийн хийсэн гэмтэр гэж мэдж байна уу?" гэж хэлэх ба энэ үгэн түүний хэлсэн сүүлийн үг боллоо. Хэсэг хугацааны дараа юу болсныг огт мэдээгүй гэртээ ирсэн Сөхён буудан дээрээ суугаад дээш тийшээ харж байтал өрөө гал тогоо тагтан дээр нь хүртэл үүдэнд байгаатай яг ижилхэн камер байгааг олж харав. Бас тагтан дээр байгаа угаалгын машины хажуугаас нүдэн анин гулжийн суух ахлахын цогцыг олж харлаа. Айдас автан жижирч зогсох Сөхёны ард хэрэгтэн гарч ирлээ. "Намайг санахгүй байна уу? Үүдний камер" гэж хэлв. Хэдэн өдрийн өмнө үүдэнд камер суулгаж байсан хүн хэрэгтэн байжээ. Тэр үед залуу мөрдөгч Сөхёны гэрийн гадаа ирж ухаангүй хэвтэх Ахмад мөрдөгчийг олж харав. "Нэмэлт хүч дуудаж байна" гэж дотоод холбоогоор мэдээлэх түүний хажуугаар хурдтайгаар нэгэн машин явж өнгөрөв. Сөхёныг ухаан алдуулан ардаа суулгаад Сөхёны машиныг унан зогтох хэрэгтэн байлаа. Залуу мөрдөгч араас нь хөөн. Харанхуй шүн хөөцөлтөнд давхих 2 машиныг хажуугаас нь ачааны том тэрэг мөргөж орхив. Гэнэт ухаан орсон Ахмад мөрдөгч ослын газар явж ирэхэд ухаан алдсан залуу мөрдөгч Сөхён хоёр өөр өөрийн машин дотроо байж байх боловч хэрэгтэн цогтсон байлаа. Залуу мөрдөгч комд орж Сөхён тэр гэрээсээ нүүлээ. Энэ хэрэг онц ностой хэргийн тасах руу шилжин өглөө үргэлжилсэн боловч олигтой урагшлахгүй л байлаа. Тэгж байтал комд орсон залуу мөрдөгч хорвоог орхив. Үс хонзондоо автсан Ахмад мөрдөгч ямар ч арга хэрэглээд хамаагүй тэр хэрэгтнийг барих болно гэж өөртөө амлалаа. Энэ хэргийн тухай ярихыг хүсэхгүй байна гэсэн Сөхёнтой уулзан хоёулаа ам зурагч болтгой гаргая.
Энэ новшиг ямар ч байсан барьмаар байна. Надад туслаач гэж гуйна. Шартай шазрын Сөхёнд ч түүнийг барих санаа нь байсаар байсан бололтой. Сөхён Ахмад мөрдөгчөд бид түүнийг хайх биш, тэр биднийг хайхаар болговол ямар уу гэж хэлв. Тэр хоёр хэрэгтний яг л дуртай байх үз хохирогчийн дүрийг бүтээхээр болов. Ганцаараа амьдардаг эмэгтэй дүрээр хуучин бараа худалдааны сайтад идэвхтэй ажиллаж эхлэв. Олон арван хүнтэй уулзаж олон арван зүйлийг зарлаа. Сөхён юмаа хүргэн өгч худалдан авахчийн царайг харж ойрхон зайд мөрдөгч нуугдан тохио өгөхийг хүлээж суух маягаар ажиллаж байлаа. Хэрэгтний царайг харсан цорын ганц хүн нь Сөхён учраас тэр. Нэгэн өдөр Сөхён юмаа зарахаар гарсан ба энэ өдөр Ахмад цагдаа төгжрөлд орон уулзах цагаасаа хоцорч байв. Мэдж байгаа эцтэй кинон дээр яг л ийм үед хэрэгтнэд гарч ирдэг гэдгийг. Малгай дарж өмсөн шил зүсэн Сөхёны урд худалдан авахч гарч ирэв. Дүү охин маань завгүй болчлоо гэд намайг явуулсан юм а гэж хэлэх хэрэгтэн. Энэ яраг утасны цаанаас сонсож явах мөрдөгч. Энэ үед хэрэгтэн ч гэсэн Сөхёныг таних шиг болов. Энэ хэсгээс эхлээд бүхэл триллер кинон дээр байдаг дотор бочурмаар хэсгүүд гарч эхэлнэ. 너만 죽으면 되겠다. 내 얼굴 아는 사람 너밖에 없으니까. 나 죽여도 넌 잡히게 돼 있어. Өнөөдрийн кино Шинхэ Сон, Ким Сонгийн жүжигчдийн гол дүртэн тоглосон Target буюу Бай нэртэй кино байлаа.